Мэдээж хэрэг хүн болгоны дотроо эмзэглдэг л асуудлууд. Тэгсэн мөртлөөсөө бүгдээрээ мэддэг. Бүгдээрээ бид нар яг эргэн тойронд л байдаг юм шүү дээ, тийм ээ. Нам улс төрийн дарга нар яаж энэ бүх муу мухай амны яг оройд ирнэ. Хамгийн их ашигыг хүртээ бийж байдгүй. Тэр дунд чатанд нь яаж тэрийг одоо завхруулж хамгийн их одоо тэрийг цэцгэлүүлдэг тэр сайд дарга нар тэдний үр хүүхдүүдийн хуулиас гадуур нөө дабл стандарт гэдэг тэр нөхцөл байдлууд тэрэнд одоо тал засаж үйлчилж амьдралаа зогоодог хууль хүчний байгууллага тэрний эсрэг бас шудраг байж өргөсөн тангарахтаа үнж байх гэсэн бас нэг хуулийнхны одоо яаж нөгөө ар гэр ахуйгаар нь одоо тэр хүмүүсийн үзэл бодол үнэмшлийг өөрчилж чадж байгаа. Яг л бидний өнөөдрийн амьдрал байхгүй да. Яг л өнөөдрийн амьдрал. Энэ бол одоо уран сайхны жүжиг мүжиг гэхээсээ илүү зүгээр л одоо баримтат кино гэж бараг хэлэхээр тийм л бүтээл. Танд одоо тэгэхээр өөр жүжиг тоглох үү? Үгүй. Энэ миний анхны бөгөөд сүлэх. Би чи ямар ч тийм юу ч одоо мэрэгжлийн ч хүн биш. Дээрээс нь тийм урлаг уран сайхны тэр нөө оюутан сурагч байхдаа ч урлагийн үзлэгээр орж үзээг өгнөд анх удаа л нэг юм юмд орж идэв. Тий би бол мэддэггүй байсан чи өөрөө 20 гаруй жилийн өмнө Балдор Жагсны зохиосон тэгээ бас тайзан дээр тавигдж исэн. Тэгэхээр драм хэлбэрээр тавигдж исэн жүжиг юм байлээ. Өмнө X төс хэн тоглож исэн. Тэгээ манай найруулагч Батуулд энийг юм пост драм хэлбэрт оруулаад Бүжин лам гэж бас мундаг зохиолч юм ихтэй энийг бас орчин цагийн хэв маягт өнөөдрийн яг энэ нөхцөл байдалтай бас нийцүүлээд тэгээд их гоё. Өнөөдрийн яг л тулгамдсан та нарт бүгдөөнд л ойлгож байгаа юм. Нөгөө л сошиал сүлжээгээр мэдээллийн сувгаар явж байдаг болж бүтэхгүй бүх юмнууд энэ жүжигэн дотор бүгдээр яг нийлэл хоорондоо уялдаа холбоотой орцсон. Тэр утгаараа бас үзэгчдийг хүрч байгаа. Бас та тоглож байгаа айгүй содон байна л та. Хэн яг энэ сандыг тавьсан? Тэ энийг найруулагч Батуулд надад тавиад тэгээд яг би нөө зохиолын уншиж үзээд тэгээд яг яага болохгүй гэж хэлсэн. Одоо энэ ч бас нэг та нарт одоо ингээл нөгөө ярьслах хэлбэрээр зөндөөл болж бүтэхгүй байгаа юм уу? Бид нар чи ингээл би одоо ялангуяа их л одоо шүүмжлээл зөндөөл ярьдаг одоо бас нэг хэлбэрийн л эсэргүүцэл бас нэг хэлбэрийн л бас нэг төрцгийн эсрэг өгж байгаа мессеж л гэж ойлгож байна шүү дээ. Болохгүй байхгүй. Гэхдээ миний хэсгийг та нар хараа үсттэй. Нэг хайхтар жүжиглэх гээд байх чи юу вэ? Энэ хамгийн одоо хөнгөн гэх юм уу хэсэг шүү дээ.